Автобуслаар алга үрсээ алдсаар байх уу? Өрөөндор дуу хоолойгоо нэгтгэн явган хүний гарцаар явж хивший. Суудлын бүс таны хайртай хүмүүсийн амь насыг аварна. Согтруулах хундаа хэрэгэлсэн бол жолоо бүүбээр хурдаа тохируул. Хамгаалтын бүсээ зүүж хивший зэрэг уриалгыг дэвшүүлэн 500 гаруй эмч эмнэлгийн албаа хаагчид өнөөдөр барилгачдын талбайгаас амрын талбай хүртэл жигслээ. Өнөөдөр бол эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарынхандаа уриалга гаргасан. Яг 1 цагт буюу 12 цаг 30 минутаас 1 цагийн хооронд бүх 21 аймгийн эрүүл мэндийн салбарын ажилчид осол гэмтлээс үр хүүхдээ урьсан сэргийлэх зорилгоор автобуслоор алга үрсээ алдаад байх уу гэдэг нэгдсэн урьяанд орол бид нар жагслаа. За ерөнхий статистик мэдээгээр бол манай улсын хэмжээнд осол гэмтлийн нас баралт бол сүүлийн 5 жилд бол эхний 2 дугаар байранд ордог болоод байна. За ер нь бол осол гэмтлийн эхний шалтгаанд бол автоослууд ороод байна. Хоёрт нь болохоор гэр ахуйн осол. Ийм учраас ард иргэд үр хүүхдээ осол гэмтлээс сэргийлэх дээр нь одоо ахуйн ослоос сэргийлэхэд бол анхаарч ажиллах зүйтэй маа. Өөрсдийнхөө одоо наад захын одоо гэр орондоо хэрэглэх зайлшгүй шаардлагатай ахуйн ослоос сэргийлэх энгийн аргуудаа суралцах хэрэгтэй маа. Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулахаар Орхон аймгийн цагт даргын хамгаалын газар, Баян өндөр, за цагдаагийн газар, эрүүл мэндийн газар гээд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. За энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын 500 эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүд цагаан халааттай за өнөөдөр жагсаал зохион байгуулах юм. Маршрут нь болохоор амрын талбай юуны автовокзалаас за амрын талбай хүртэл жагсаал зохион байгуулаад за энд тамгын газрын удирдлагууд маань за нээж өгүүлээд хамтарч зохион байгуулад за флаш моб буюу дасгал хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Орхон аймагт өнгөрсөн онд зам тээврийн 28 осол бүртгэгдэж 3 хүн амь насаараа хүрснээс 1 нь хүүхэд байсан байна. Харин энэ онд 3 автобусл болж 2 хүүхэд амь насаа алджээ. Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар 8162 зам тээврийн гэмт хэрэг осол бүртгэгдсэн байдгийг. Үүний улмаас одоо 2400 хүн амь насаа алдсан байдаг. 2400 хүний 252 нь 0-18 насны хүүхдүүд бол зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан юм ноцтой тоо баримт байд юм аа. Энэ одоо зам тээврийн осолд одоо яагаад өртөөд энэ хүүхдүүд маань нас бараад байна вэ гэх юм бол хамгийн түрүү нэгдүгээрт хүүхдийг буруу тээвэрлэлт. Ямар нэгэн хамгаалтын бүсгүйгээр тийм ээ тээвэр хэрэгслээр зочдөг хамгаалтын бүс зориултын суудлгүйгээр тээвэрлэдэг. Мөн хоёрт нь болохоор бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар одоо хүүхдүүд маань замын хөдөлгөөний мэддэг бол байхгүй шүү дээ. Тэгээ бага насны хүүхдүүдийг одоо хараа хяналтгүйгээр оролцуулснаас ийм зам тээврийн өсөлт орцсон дийлэх ийм төслүүд нь байдгийг. Орхон аймагт маань өнгөрсөн онд 18 онд 28 зам тээврийн гэмт хэрэг осол бүртгэгдснээс одоо 3 хүн амь насаа алдсан байдаг. Үүний нэг нь бол одоо бага насны хүүхэд одоо нас орсон юм ностой баримт байгаа. Ийм хүүхдийн эрүүл мэнд дахин автобуслоор хохирохгүй байх, хүрээндээ сургууль цэцэрлэгтэй ойр автозамууд дээр гарц гаргах, тэмдэглэгээ нэмэх зэрэг ажилд энэ жил аймагаас нэлээд олон сая төгрөгийг төсөвлөжээ.